залуу хүн ирж үсттэй уран зоригтой цог золбоотой ажиллах байдаг үдэ гэж одоо итгэж найдаж байна. Таны хувьд одоо ажилтайгаа танилцсан гэж үл байхгүй. Та яг л сүүлийн 1 жил 9 сарын хугацаанд 3 удаа сайд, 1 удаа улсын хурлын дарга, одоо ерөнхий сайд болж байна. Энэ нь бол 20-30 жил улс төрийн амьдралд явсан хүний карьерийг та бол 1.9 жил хийчих. Таны одоо одно гэсэн жил одоо энэ 2 жил болж өнгөрч байгаа шүү. За гэхдээ тэгээд хэлэхгүй ярихгүй бас нэг бас болохгүй байна. Нэгдүгээр нь засгийн газар бол чиг үүргээр гэмт хэрэгтээ тэмцэх бас хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үндсэн хуулинд заасан. Гэхдээ 2025 оны 9 сараас эхлээд амар өсөлтөн зандан штар гэдэг хоёр хүн Монгол Ардын намын даргад дэвшин гэснээс хойш өнөөдөр өдрийн хоолндоо арай ч хүргэж байгаа ард иргэд үнийн өсөлтөнд дарлуулж байгаа иргэд өхрийн мах нь 30 мянга гарц үед махан худалдаж авч чадахгүй иргэдэд та нар онц сонирхолтой олон ангид гэмт хэрэгтэй киног нэг өдрөө ээлжиж ярьж өгсөн. Нэгнийхэн булааг увайгүй дэлгэсэн. Та хэрвээ энийг ярих нь би энэ чи ярина гэдэг сүрдүүлэх хийсэн. Өнгөрсөн хугацаанд та хэдийн зөрчил хэрүүл маргалнууд хулгай дээр нь эхлээд 2016 засаг авахдаа сая төгрөгөөр жидүүгийн сан 500-600 сая төгрөгөөр 900 сая төгрөгөөр яригддаг байсан бол өнөөдөр та нарын гэмт хэрэг сая доллараар хулгай дээр нь сая доллараар бүр сүлдө хүн амны хэрэг ярьдаг болсон. Танаа намын зөрчил энэ бүгдийг хоорондоо ил болгосон. Жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих сан, босрлон зээлийн сан гэх энэ сангууд зүгээр энэ өнөөдрийн та нарын хоорондоо ярьж байгаа гэмт хэрэгүүдийн чинь хажууд зүгээр интро. Зүгээр богинохын хэмжээнд танилцуулга. Одоо та нар хоорондоо ярьж байгаа гэмт хэрэгүүдээ хардаа 100 сая доллараар ярьж байна. Чинийх 120 сая доллар бол минийх 20 сая доллар гэдэг агуулгатай юм ярьж байна. Гэмт хэрэг, хүн амны гэмт хэрэг ярьж байна. 10 жил засаглахаараа та нар инглээ задарсан байна. Инглээ томорсон байна. Авилга хулгайтай эвлэхгүй гэдэг ардын намын дарга нь яриад идэг. Би энийх авилга хулгай ингээд би энэ ээжлэг дэлгээд идэг. Тэгээд та энэ хүмүүстээ ямар хариуцлага тооцох? Хуулийн өрөөнд ямар ажил хийх? Гэмт хэрэгтээ яаж тэмцэх? Өнгөрсөн хугацаанд хангалттай би энийгээ дэлгэлээ шүү дээ. Хангалттай би энийгээ ярьлаа шүү дээ. Сүүлдээ энэ өдөр тутмын үнийн өсөлтөнд өхрийн мах нь 30 мянга давцсан байгаа энүүд иргэд чинь та нарын олон ангид гэмт хэрэгтэй киног үзсээр сүүлдээ дадлаа шүү дээ. Ямар даварцсан нам юм бэ? Одоо бензин шатхын нь хомсдож чинь зогссон уул уурхайн төслүүдээ яах? Төрийн болго хувийн хвшлээ. Одоо бид нар алт зэс нүүрс зараад энэ гуурийнхаа өсөлтөд амьдарч шít. Энэ төслүүдийг яаж хэрэгжүүлэх? Ямар бодлого байгаа юм танд? Тэгээд эдийн засаг өсөж чинь гэдэг нь манай энэ хэдхэн бүтээгдэхүүн өсөж чинь гэдээ яваадах юм уу? Татвар төлөгчдийн орон зай яаж нэмэх юм? Татвар төлж байгаа хэдхэн татвар төлөгч хун амах биш нэмж татвар төлөгчийг бий болгохоор ямар бодлого байгаа юм? Алт зэс нүүрсэн дээр ингээ байгаа байдал нь үнийн өсөлтөнд баясаа суугаадах юм уу? Эхлээд энэ асуу. За гэмт хэрэгтээ тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлнэ. За улс төрийн эрх мэдлийн хүрээндч тэр захиргааны эрх мэдлийн хүрээндч тэр хэрэгжүүлнэ. Тэгэхээр улс төрийн нам өөрөө ёс зүйтэй сахилах хариуцлагатай байж төр өөрөө сохилготой ёс зүйтэй байна. Тийм ч учраас би намын даргын хувьд хяналтын хороо, ёс зүй хороо гэд механизмуудаа ажилуулж байгаа. Цаашид бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьар гэмт хэрэгтээ тэмцэх ажил бол үргэлжлэх ёстой. Харин гэм бурууга тогтоолох. За хууль хяналтын байгууллагаар шалгуулах. За гэм бурууг бол гэм бурууг, гэм буруутай бол гэм буруутайгаа тогтоолох ажлыг бол мэдээж энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө хууль хяналтын байгууллагын өмнө хариуцах хэрэгтэй. Тэрнээс биш та бид бол хин нэгнийг гэм буруунд тогтоогдог байхад хин нэгнийг одоо цоллох, төрүүлж дуурах бол эрх биш. Тухайн 2-3 хүний хооронд үүссэн асуудлыг бол хууль хяналтын байгууллага биш шалгуул гэж байна. Намын даргын хувьд бол хяналтын хороо, ёс зүй хороогоороо хариу арга хэмжээнүүдийг аваад тайлбар мэдээллийг нь сонсоод явж байгаа. Тэгэхээр авилгатай тэмцэх гэж бол хүнтэй тэмцэх зөвхөн асуудал биш. Энэ ч өөрөө системтэй тэмцэх асуудал. Тэгэхээр өнөөдөр авилгын тэр төсөөлийн индекс чи 10 байр хойшлчлоо гэдэг шалтгаан юу? Уг шалтгааныг олж олох хэрэгтэй. Тийм учраас авилгатай тэмцэх хамгийн зай шийдэл бол энэ дижитал засаглал. Хүнээс хамааралгүй шийдвэр гаргах. Тэр зөвшөөрөл лицензүүдийг манай засгийн газрын үед 100% цахимжуулж зөвхөн цахимаар зөвшөөрөл лиценз олгодог болно. Энийг зөвхөн big data дээр суурлаад хиймэл оюунаар олох ажлуудыг хийн. Өнгөрсөн хугацаанд 820 мянган мэдээлэл таны хэлж байгаа энэ олон зээлийн сангийн мэдээллийг шилэн ажиллагааны хүрээнд 820 мянган мэдээллийг ил болгосноор өнөөдөр
хиймэл оюун дээр чат GPT ажиллаж кирилл үсгээр бичгээд агуулгын хувьд хариулж байгаа. Энэ бол Монгол улс мэдээлэл хэл болгосон ач тус. Тэгэхээр энэ их хөгжлийг боловсруулах ажлыг би бас хийлцэж энд багийнхан нэг гишүүн байсны хувьд цаашдаа хүний оролцоогүйгээр шийдвэр гаргуулах алхмыг хийнэ. Хоёрт авилгыг бууруулахын тулд шүглүүлэгчийн хууль, олборлох салбарын ил тод байдлын хууль батлуулна. Дээрэс нь энэ иргэний журмаар энэ ял завшаад байгаа байдал буюу нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах механизмыг дэмжих ёстой энэ хуулийг хийхийг. Ингэж цаашаа бол алхам урагшлана гэж би ойлгож байна. Тийм учраас тэр шилэн ажиллагаа, нээлттэй ил тод байдал за нэгэнд мэдээлэл нэгтгэгдээд өгөгдөл болгоод болгоцсон учраас түүн дээр нь хиймэл оюун ажиллаж шийдвэр гаргадаг хүнээс хамааралгүй юм эрх зүйн орчныг бол сайн дэвшил болгож ажилуулна гэдгийг хэлмээр байна. Тэгээ олборлох салбар энэ уул уурхай салбар ч гэсэн олон жил яригадад энэ биржийн хууль гарсан энэний үндсэн дээр бол бас юм системийн шинжил хийгдснээрээ бас том дэвшлүүд бол гарсан. Тэгэхээр энэ ажлуудыгаа бас урагшлуулна. Тэгээ эрхчлөөний 4 зам 4 чөлөөлт гэдэг энэ бодлогоо бол хэрэгжүүлнэ. Эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд хөрөнгө оруулалт, банкны хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль гээд баг өнгөрсөн хугацаанд ажилласан 100 гаруй хуулийн өөрчлөлт байгаа. Дагсан. Тэгвэл хууль тогтоомжийн давхардл хийдэл. Одоо бол дуустдаггүй олон яриануудыг дуусгана. Манай засгийн газар дуустдаггүй олон яриагаа дуусгая. Харин үүнийг маань бас зөвийг нь та бүхнийг одоо дэмжээрэй гэж би хүсэж байна. Эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд, эрх зүйн орчны чөлөөлтийн хүрээнд энэ засгийн газар дээр байгаа 1000 гаруй журам гэдэг хууль зүйн сайд яриадсэн. Тэрийг би одоо өөрөө ажиллаа авсныхаа дараа маш яаралтай хугацаанд энэ хуульд авсан журмуудыг нь цуцлана. Ингээд засгийн газар бол цахим кабинетийн горим шилжнэ. Хурдтай шуурхай ажилланаа. Тэгээ ингээд ногоо хөгжлийн чөлөөлт, авилгын эсрэг чөлөөлт гэсэн 4 чөлөөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ. Тэгээ мега төслүүдийг ирэмтлэх ажлыг хийсэн. Би түрүү хэлсэн 4 гол төслийг бол тэргүүлэх ээлжинд тавьж байна. Гангийн цогцлбор, тэр баг нуурын плюрализм үйлдвэр, зэс айлуулах цогцлбор тэргүй ээлжинд тавьж байна. Дээрээс нь сэргээгтийн төслүүдийг төр хувийн хвшлийн түвшлэлээр хэрэгжүүлнэ. Одоо 10 аймагт нээлттэй сонгон шалгаруултыг нь засгийн газар байгуулагдсны дараа шууд зарлана. Түүнд садаа дотор учруулад байгааг хуулиудыг төр хувийн хвшлийн түвшлийн хуулийн дээр өөрчлөлт оруулсантай яг адилхан үе шатуудыг шууд бууруулна. Ингээ өрх болгон цахилгаан үйлдвэрлэж гэдэг зорилго руу би явах ёстой гэж ингэж бодож байгаа. Дээрээс нь эдийн засгийг төрөлжүүлэх бодлогоо хэрэгжүүлнэ. Евразийн хэлцээрийг амьлуулахтай яг адилхан Солонгостой за Хятадтай зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээр тэр гайлын тариф дээр хэлцээр хийх ёстой. Ингээд эдийн засгийг төрөлжүүлэх ажлуудыг хийн. Энэ бол өөрөө хөдөө аж ахуйн салбар дээр илүү түшиглэн. Тэгээ учир сайдын үед бол захим шилжилт тэгээд цомхон үржигтэй бүтэц ингээ ярьдаг. Тийм учраас одоо таны тэргүүлэх засгийн газар дэд сайтай байх уу байхгүй гэдэг асуудлыг тодорхой хариулж өгөөч. Хоёрдугаар 20 гаруй сайттай дахиад ийм олон яамтай бүтэц оруулж ирэх юм уу оруулж ирэх юм уу гэдэг дахиад асуудал хэлээч. За гуравдугаар би түрүүн татвар төлөгчдөө орон зайг яаж нэмэгдүүлэх юм бэ гэж суусан. Өнөөдөр татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээс хармааг нь хуу хамаад дансыг хааж битүүмжилж байгаа маш бүдүүлгээр баг дээр юм иж татварыг авдаг. Тэгээ буцаагаад хэдэн компаниг нэмж татвар төлөгчөөр бүртгэх юм бэ гэдэг тийм бодлого байдаг. Бага эдээс л хуу хамаад байдаг. Нэмж татвар төлөгч бий болох юм эрх зүйн орчин яаж бүрдүүлж өгөх юм бэ? Энэ дээрээ та тодорхой хариулт өгөөч. Ягаад тэгэхээр та өмнө нь одоо 4 удаа сайд 1 удаа их хурлын за ерөнхий сайдаар томилогдвол чиглэлгийн шинжилгээ хийн. Ерөнхий чиглэлгийн яамдаас бусад салбарт ер нь дэд сайд байх нь зохимжгүй гэж бодож байгаа. Бүтэц бүрэлдэхүүний хувьд, агентлагийн хувьд яамдуудын дэргэд байгаа хөгжлийн төвүүд гээд зарим чиг үүргийг шууд аутсорсинг хэлбэрээр мэргэжлийн холбоон шилжүүлнэ. Төрийн үйлчлэгийг эрх зүйн үр дагаваргүй төрийн бүх үйлчлэгийг либералчлна. Хэрэгтэй хэрэггүй хороодуудыг татан буулгана. Нэг зоригтой ажлууд бол хийнэ. Хурдтай ажиллана. Үүнийг маань харин та бүхэн дэмжиж өгөхийг хүсье. Шийдвэр гаргахад тодорхой эрх ашиг зөрчигддөг зарим бүлгийн. Гэхдээ үүнийг даваад гарах хэрэгтэй. Энэ бол нийгмийн хүлээлт. Тэгээ хэдүүлээ зориг гаргаад хамтраад шийдье. Ерөнхий сайд танд ч хэдүүх хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээр та бизнес эрхлэгчтэй хайртай ерөнхий сайд байгаарай. Яг бол та өөрөө бас бизнесийн салбарт аж ахуйн гэж эрхэлж исэн тодорхой тооны хүмүүсийг бас ажил олгочоор хангаж исэн юм уу? Тийм учраас өнөөдөр бүх төрлийн татвар шимтгэл, торгуул гээд алдан гэдэг бизнес эрхэлж байгаа хүмүүс бүгд ийм юм төлж одоо үйлдэл үзэж байгаа.
жоохон илүү гарсан мөнгнөөс нь урамшуул нийгмийн татвар давна гэж дахиад хамбалдаг юм байгаа. Бусдаар гүйцэтгүүлсэн арга хэмжээнээс нь нийгмийн даатгалын шимтгэл аавна гэж татвар авдаг гэж бас ингэж бизнес эрхлэгчтэй бас үлийн үздэг нэг юм тогтолцоо байгаа. Багахан зөрчил илэрхээр тэрэн дээр нь очиод торгуул алдан тавьдаг бас ийм тогтолцоо байгаа. Олсон орлогын алдан эсвэл зөрчил гэдэг тухайн хамдаг ийм бас процесс байгаа дээ. Тийм учраас ерөнхий сайдаа бизнес эрхлэгчид дэмждэг, аж ахуйн нэгжүүдэд хайрладаг тийм ерөнхий сайд байгаас гэж хэлэх гэсэн. 2016 онд Монгол Ардын нам засгийн эрх барихтаа нэг төрлийн татвар нэмэхгүй гэж амлаж исэн. 20 онд бас энэ амлалтаа хэрэгжүүлээгүй. Түүнээс хойш нийтдээ давхарцсан доогоор 19 төрлийн татварыг Монгол Ардын нам эрх барьж байгаа 10 жил хугацаанд нэмлээ. Нийслэлийн татварыг 2 дахин нэмлээ. Нийслэг нийтийн тээврийн зэрэглэлийн татвар 5 дахин нэмлээ. Авцаам ашиглалтын татварыг 3 дахин нэмлээ. Иргэдийн банкнд хадгалдаг байсан хүнс нь хүү тооцдог боллоо. Газрын төлбөр нэмлээ. Суудлын автомашины онцгой албан төр нэмлээ. Нийгмийн даатгалын хууль нэмэлт дүржид оруулаад ажил олгосоос 26 шимтгэл авдаг боллоо. Ер нь сүүлийн 10 жил эрх барьж байгаа Монгол Ардын нам эдийн засгийн талаар, татварын талаар, аж ахуйн нэгжүүдийн талаар ярьсан өөр яриа амлалтууд ч бүгдөө өнөөдрийн байдлаар тэг байгаа шүү. Хоосон боомлсон, нэмсэн, хаасан, боосон үйл ажиллагаа явуулахын үл дэмжсэн, үл хайхарсан ийм эдийн засгийн бодлого өнгөрсөн 10 жилийн хугацаанд явлаа. Тэгэхээр анх засаг авсан буюу 2010 онд авсан засаг авахдаа амлаж 12 засаг авахдаа амлаж исэн эдийн засгийн чиглэл мөх амлалтуудаа хэрэгжүүлээрээ дахиад өөрөө л ооцсон битгий болгоорой. 10 жил лоодгон шинжтэй яваад өнөөдрийн байгаа эдийн засгийн үр бүтцийг та нар ингээ харчих. Энэ бодитоор байгаа. Иргэдийн бодит амьдрал орлого нэмэгдсэн үү? Нэмэгдээгүй. Худалдаа авах чадвар сайжирсан уу? Сайжраагүй. Өрхийн амжиргаанд өссөн дээшлэн үү? Дээшлээгүй. Тэгээ өнөөдөр бид энд ингээ сууж байна. Зөвхөн цагаан сарыг ухтаад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн багадаа 16%, хамгийн ихдээ 280 өслөө. Өхрийн мах өнөөдөр 31 даваа явчлаа. Босод өргөн хэрэглэн бараа бүтээгдэхүүн дахиад 10-аас 15 нэмэгдэж байна. За одоо ингээд 4 сарын 1-ээс захилгааны өнгөрсөн жил захилгааны үн нэмэгдсэн. Энэ жил шатхууны одоо нэмэгдэх юм бол дахиад энэ гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнүүд чинь 10-аас 15 хамгийн багадаа нэмэгдэнэ. Үүнийг дагсан эдийн засгийн бодлогоудаа хийгээрээ дахиад дэлхий бизнес эрхлэгчтэй, аж ахуйн нэгжүүдтэй, хөдөлмөр эрхлэгчтэй, монголчуудтай хайртай ерөнхий сайд байгаарай. Таны ажлын үр дүн бол юугаар хэмжигдэх вэ гэхээр өөрөө л ооцонгийн хэрэгжилтээр биш, иргэдийн бодит амьдралд хадаасан дэх орлого нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Худалдаа авах чадвар нь яаж сайжирсан бэ? Аж ахуйн нэгжүүдийн ажлын байр хэдээр нэмэгдсэн? Бизнес эрхэлж байгаа аж ахуйн тоо хэдээр нэмэгдсэн? Татвар төлсөн аж ахуйн нэгжийн тоо хэдээр нэмэгдсэн бэ гэдэг энэ үр дүнгээр үнэлэгдэнэ. Тэнэсээс би юунаа магтсан сайхан үг, би үүндээ урмын үг хайрлсан энэ юугаар хэмжигдэхгүй шүү гэдгийг танд хэлэх гэсэн. Тэгээ танд ажлын амжилт хүсье. За